хүн болж төрөх ховорхон гайхамшигт хувь зохиолыг олсон ч өөрийнхөө эрх чөлөөгөөр биш өөр хэн нэгний хараат амьдрах хувь тавилан. Тэд бол оюуны хөгжлийн бэрхшээлтэй буюу бидний хэлж заншснаар тархины саажилттай хүүхдүүд. Тэд хувь заяагаа сонгож төрдөггүй. Гэхдээ л тэд Монгол улсыг бүрдүүлж байгаа эд ис болсон иргэд. Тийм ч учраас тэд хүн шиг амьдрах эрхтэй. Монгол улсын үндсэн хуулинд хүн бүр тэгш эрхтэй амьдрахыг зөвшөөрсөн байдаг. Тэгвэл тархины саажилттай хүүхдүүд өнөөдөр эрхээ эдэлж хүн шиг амьдрч чадж байна уу? Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид энэ сэдвийг хөндлөх болно. Энэ бол нөгөө нэг зүрх маань цохолж ийн гэдэг шиг нэг зүрх цохолж ийн энэ хүн чинь өөрийн гэсэн мэдрэмжтэй, өөрийн гэсэн үйл бодолтой гэж дотоод ертөнцийн өөр зохицолтой хүүхдүүд байхгүй. Түүнээс биш энийг нь илэрхийлэх гээд байгаа гаргаж ирээд байгаа харагдаад байгаа хэлбэрүүд нь өөр болохоос биш энэ хүн болон хүүхэд болгонд өөрт нь гэсэн нэг онцлог өөрийгөө гэж илэрхийлэх гэсэн хүч тэ чармаалт байдаг. Тархины саажилт гэдэг маань үндсэн 3 тамшилтаанаас үүсдэг гэж үздэг. Үүн нь болохоор төрхийн өмнөх, төрөх үеийн, төрсний дараах гэсэн 3 шалтгаанаас үүсдэг. Яг 100% идэрх бодвол найдар бас бага тал руугаа. Яг л тухайн хүүхдийнхээ бас өвчнийхээ хэлбэрээс шалтгаална. Тархины саажилт өвчин эмчлэгдэх боломжгүй. Бүхий л амьдралынхаа туршид үргэлжилдэг эмгэг. Энэ эмгэгийг мэрэгжлийн үүднээс тодорхойлбол тархины гэмтэл ба тархины бүтэц дэх гажигаас шалтгаалдаг булчин болон хөдөлгөөний хүндрэлүүд юм. Нэг лсэндөө эдгэрэгч боломжгүй, цааш өвчин сэдэрч дамжрахч үгүй, насан туршдаа хэн нэгний асаргаанд амьдрах магадлалтай өвчин юм. Мэдээж энэ өвчин баян ядуу, өнчин өрөөсөн, хар цагаан арьс өнгөгээд хэнийг ч ялгахгүй. Дэлхийд дахинд 1000 амьд төрөл тутамд нэг тохиолддог гэсэн судалгаа байдаг ч Монголд 1000 төрөл тутамд 3-аас 4 тохиолдолд төрж байна. Ерөнхийдөө манайх ч одоо 98 оноос эхэлж хүүхд бэрхшээлтэй хүүхд энгийн анги дотор 2 болоод 4 болоод ингэж нэмэгдэж явсаар байгаа л. Тэгэл үндсэндээ 2000 оноос ших байна уу? Бараг бүх хүүхдүүдийн бэрхшээлтэй хүүхдүүд авсан. Тэгээ тухайн үед иржсэн ханджсэн хүүхдүүдийг бодох юм бол одоо бол маш их ихсээд байгаа. Ерөнхийдөө бид нар бас ингээл харахтаа ерөнхийдөө сүүлийн үед ийм бэрхшээлтэй хүүхд төрөх нь бас илүү болоод байна уу даа л гэж ярьдаг. Тэд хэдий саажилттай төрсөн ч энэ улсад хүн шиг амьдарч, хүн шиг эрхээ эдлэх эрхтэй. Гэвч өнөөдөр Монголын нийгэмд тэд хүн шиг амьдарч, хүн шиг эрхээдлэх боломж маш хомс хязгаарлагдмал байгаа нь харамсалтай. Учир нь 3 сая орчим хүнтэй манай улсад энэ төрлийн өвчтөй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ганцхан цэцэрлэг байгаа нь дэндүү чамлалтай. Бас хүү тэдний өмнөөс гомдмоор хэрэг. Улсын хэмжээний нэг цэцэрлэг учраас жишээлх юм бол Улаанбаатар хотын Харьяа дүүрэг хамаарахгүй авдаг. Бүх дүүргүүдээс ирж байна. Тэм учраас одоо холынх нь бол яармаг нисэх те. Тэгэл шараа долоо модал чингэлтэй гэл. Тэг энэ бол бас хэцүү. Тэгээд ганцхан тархины сатаа хүүхдүүд ч манай дээр одоо бас байрлалаг байна. Дээр нь Дауны синдромтой хүүхдүүд байрлаж байна. Тэгээд их цөөхөн ер нь бол энэ хүүхдүүдийн баг 10% нь ирж чадчих байгаа юм л тийм байгаа шүү дээ. Ер нь бол одоо яг манай тархины сатаа хүүхдүүдийн яг ерөнхийдөө нэг 20% ч юм уу те. Одоо 25 дугаар сургууль, 55 дугаар сургуулийн тийшээ бол шилжиж очдог хөнгөн хэлбэрийн хүүхдүүд нь. Тэгээ хүнд хэлбэрийн хүүхдүүд нь бол тэгэл 6-наас хүрлээл бол одоо тэгэл хаашаач очих газар байхгүй. Гэвч үүнээс жимигнэлтэй нь улстай ганцхан байдаг тус цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдөр бараг зогсохдоо тулаад байна. Аль 1964 онд баригдсан хагас 100 жилийг үзэж байгаа энэ барилгыг 1996 оноос хойш сэргээн засах цэцэрлэг болгон ашиглаж байгаа ч бүрэн хэмжээний томоохон засвар хийлгүй явсаар үдийг хүрч аргагүй эрхэнд ашиглалтаас гарчээ. За энэ бол саажилттай хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн барилга. За тус цэцэрлэгийг мэргэжлийн алдаас 2013 онд актлах шийдвэр гаргасан. За тус цэцэрлэгийн суурин дээр 4 давхар хүүхдийн сэргээн хөгжүүлэх
төв барихаа ийм шийдвэрийг гаргасан байдаг. За гэвч засгийн газар 2014 онд шийдвэрээ өөрчилж концессийн гэрээгээр барих шийдвэр гаргаад эдийн засгийн хөгжлийн яам руу шилжүүлсэн байна. Гэвч эдийн засгийн хөгжлийн яам татан богцсон учраас одоо тус цэцэрлэгийн барилгыг хэн хизээ хэрхэн барих нь тодорхойгүй болсон байна. Харамсалтай нь тэр өдрөөс хойш энэ барилга маань нурагдаад нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас бол зураг төслийг нь хийгээд нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ барилга маань баригдана гэдэг одоо шийдвэр явж исэн. Тэгээд яг хэлдгээр нь одоо эрүүл эдийн засгийн яам гэж байсан. Тэр яамны засгийн газрын 317-аар тогтоол буюу концессийн гэрээгээр бол энэ барилга баригданаа. Одоо энэ нь бол нураагдах болон барих зардал нь бол тэндээс гарна гэсэн байдалтайгаар бол явагдчихсэн. Харамсалтай нь эдийн засгийн яам нь өнөөдөр татан богдчихлаа. Тэгээ мөн концессийн гэрээ буюу засгийн газрын шийдвэрт нэгэнтээ орцсон бол нийслэлийн хөрөнгө оруулалт буюу нийслэлийн төсөв хөрөнгөөр баригдах нь бол хууль эрх зүйгээр зохицуулагддаг юм байна гэдгийг бол бид нар одоо энэ хугацаанд бол бас ойлгож байгаа. Тэгэд энэ байдлуудаас болоод яг одоо нийслэлийн хөрөнгө оруулалтаараач баригдаж чадахгүй байна. Бас концессор нь хідүүд хизээ хийн барьж өгөх гээд байгаа нь бол тодорхойгүй. Тэгэд энэ нь одоо Монголд ганц байдаг 6 дөрөг одоо яг төвийн 6 дөрөг ас бус Налахаан уул гээд ирж байгаа. Тэгэд энэ хүмүүсийн үйлчлэгээ авах хүртээмж нь үнэхээр бас жоохон хязгаарлагдсан байна. Харин барилгагүй болсон цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоож, тус цэцэрлэгийн саажилттай хүүхдүүдийг өнчин хүүхдүүдийн асрамжийн 58 дугаар цэцэрлэгийн 1 жигүүрт давчуухан нөхцөл дэмчилж суульж байна. Саажилттай тулгуур эрхтний бэрхшээлтэй хоромсоомын өөрчлөлтөө эдгээр хүүхдүүдийг эмчлэх хамгийн чухал эмчилгээ бол хөдөлгөөн засал. Тэднийг сувлах нөхөн сэргээ хэмжилгээ хийхэд нэг хүүхдэд 4-8 м2 талбай шаардлагатай гэсэн стандартыг манай улсад мөрддөг. Гэтэл өнөөдөр урт хугацааны эмчилгээ, сувилгаа шаардлагатай эдгээр хүүхдүүдийг хөдөлгөөний хязгаарлагдмал орчинд эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг талдаа эдгээр хүүхдүүдэд зориулагдах ёстой эмчилгээ ямар ч үр дүнгийн дээр нөгөө талдаа тэдний эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Завлаа сууч. Онц шүү. За тулаа суун шүү. Ингээд. За. Хуруу энэ атгаас тавиарэ. Гараа тэнэлгэр. Энэ хуруу тэнэлгэр. Өө онц. За. За онц амирлаа. Унж болохгүй шүү. Унаа. Талгаа өргөөрэй. Ваа онц. Инлэхэн гараар чи инлтай тулалдаа чи. Энэ гараа тэмийлэг. Хурууга тэнэлгэрээ. Энэ хурууга тэмийлэг. За, бити авах гэдэг л авах гэхлээр чи унах гэдэг ш. За, бити авахаар. Мундаг. Ганцаарчлсан хичээл, групп хичээл маш их шаардлагатай байдаг. Тэгэхээр нөө ганцаарчлсан хичээл, групп хичээл чинь яахын аргагүй тусгаарсан тийм орчин хэрэгтэй учраас бид нар бас тэрийгээ ингээд хийгээд зохицуулаад явчих болдог байсан. Одоо энд ирээд эднийд болохоор нэг ангид 2 анги 2-2-оор орцсон байгаа шүү дээ. Тэгэхээр нийтдээ 40 хүүхэд байгаа. За тэгээд 40 хүүхэд маань унтлахны өрөө багахгүй. За үндсэндээ нөгөө ганцаарчилж ажиллах, ганцаарчилсан хичээл явуулахад бол маш их бэрхшээл гарсан. За тэгээд өшөө дээрээс нь энэ жижиг ангид байгаа 40 хүүхдийн уур амьсгал гэдэг чинь нөгөө агаар сэлгэх одоо тийм цаг багхгүй. Өглөө ирээл эндээ бужигсаар гал өдөр унтаал орой явчихдаг болохоор тэгээ энэ хүүхдүүдийн маань хувьд гэхээр нөө хүчил төрөгчийн дутагдалд бас орох явдал байна. Тий. Тэгээ зарим нь бэрхшээлээс шалтгаалаад уналт таталт өгдөг хүүхдүүд бас байна шүү дээ, тий. Тэд нар бол үнэхээр энэ жижиг зай давчуу энэ агаарын дутагдалд орчтой уналт таталт өгч юм уу бас сөргөөрөнд ийдэн нөлөөлөх юм бэрхшээлүүд бол байна. За тэгэл одоо зогсож сурж байгаа хүүхдээ зогсоогч тавиал ангитаа нөгөө зогсоогчн дээр нь яг зогсох ёстой хүүхдийн зогсоогоол явах ёстой хүүхдийн нөгөө юм төшүүлж явуулаад ингээд дасгал хөдөлгөөнө хийждэг. Одоо энэ 40 хүүхдийн хажуугаар нэг ширхэгч зогсоогч оруулаад тавихч тийм зай алга, тийм боломж алга. Үндсэндээ тэрэг цэрээр анги маань дүүрчээд байна. Жижиг өрөөнд яг ингээд бид нар чинь 7-8 үлэн өрөөнд ингээд цуг ажиллаж байгаа байхгүй. Тэгээд агаарч юуны хувьд одоо тэгээд дээр нь дахиад 8 хүүхэд нэмэгдээд ирчихэр чинь баг 20 төвийн дотор чинь ингээд жижиг орчинд ингээд яхад.
яг нөгөө цагийн хуваараар явдаг байхгүй юу? Нэг орж ирэхдээ л нэг хүүхэд 45 минут хэмжлэдэг байхгүй юу? Тэгэхээр чинь яг нэг орж ирэхдээ л бүүнөрөө тэгээд ороод ирнэ. Бид хүн бүгдээр нь орж ирнэ шүү дээ. Тэгэхээр агаар одоо агарын хувьд чийсэн ер нь тэгээд эмчилгээний юмд хүүхдээ анхаарал тогтохгүй. Болж өгөлийн хүүхдүүд чинь нөгөө юм олгодог хүүхдүүд чинь яг нөгөө тасгалын хийхдээ тоглоом агаар ч юм уу тэгээд хийх ёстой байтал нөгөө анхаарал нь ерөөсөй тогтохгүй. Тэгээд нөгөө уйлж байгаа хүүхдүүдэд дагаад уйлах ч юм уу тийм байдлаар эмчилгээ их бэрхшээлтэй. Сурч боловсрох эрхээ бол эдэлж чадахгүй шүү дээ. Ягаад гэвэл энэ хүүхдүүд маань зориулсан тийм цаанаасаа зориулсан байр байхгүй. Байр байгаа бол энэ хүүхдүүд маань бас яг энэ орчиндөө зохицоод бас сурахад одоо бас хүндрэл байхгүй л байгаа шүү дээ. Тэгэхэд чи энэ хүүхдүүд маань одоо яаж адгийн наацх нь сандал зориултаа хоол суугаад идэх сандал нь хөрөлцөө муутай. Бид нар одоо нэг хүүхдээ хооллолчоод эргээл дараагийн хүүхдээ нөгөө хүүхдээ буулгаад дараагийн хүүхдийн ингээ нөгөө сандал дээр суулгах жишээтэй. Тэгээггүй бол энэ хүүхдүүдэд бүгдийг ингээд эгнүүлээд ингээд суулгаж агаад энэ хүүхдүүдэд ном ёсоор ингээд одоо хоолыг нэдүүлэх юм уу эсвэл ном ёсоор бид нар ч одоо хичээл үйл ажиллагаа бүгд юм явагдаж штэ. Уг нь 58 дугаар цэцэрлэгт өнчин хүүхдүүд амьдарч хичээллэх зэрэг бүх талаар ашиглагдах ёстойч аргагүй эрхэнд нэг жигүүрээ зайчилжээ. Магадгүй 58 дугаар цэцэрлэгээс өөр байгууллага саажилттай хүүхдүүдэд зай талбайгаа илүүчлэхгүй байсан гэдгийг эндхийн багш нар учирлаж байсан юм. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс нийгэм даяараа дүлж заримдаа бүр хүний тооноос хасч үздэг нь нууц шээ. 58 одоо яг уу бидний талыг одоо бас харж хандаад бас л адилхан үссэн бас юм асрамжийн цэцэрлэг учраас л одоо хүчээр л одоо байж штэ. Зөөр цэцэрлэгүүд бол байх ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгээ дээр нь бид нар бас өнчөө хүүхдүүд буюу одоо нөгөө эцэг их нь байхгүй хүүхдүүдийн асрамжийн цэцэрлэгийн зүүн жигүүрийг бүр тэр чигээр нь авчихсан те. Тэнд одоо тэдний байраас хомслоод гэдэг юм уу та үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд тэр хүүхдүүдийн ч гэсэн эрхийг бид нар нэг талаараа зөрчөөд одоо жишээлбэл өөрөө тусдаа байх, усанд орох газар нь тусдаа байх байтал тэднийг бас нэг газар шахачаад усанд орох талбайнаас нь хоол идэх талбайнаас нь бид нар авчаад л явж байгаа. Зөв нэг талаараа хүчээр ойлголцооч гэдэг утгаараа л аль хоёр талын хүүхдийн эрхийг л зөршөөд л байна л да. За үнэхээр хавсарсан сонгогтой хүнд хэлбэрийн хүүхдүүд бол одоохондоо Монголд авах газар алга байна. Тийм учраас цэцэрлэгийн нас дуусаад манайх чинь цэцэрлэг учраас 5 нас хүртэл авах ёстой. Тийм учраас цэцэрлэгийн нас дуусаа болол гэртээ байж шин тэр хүүхдүүд авах газар байхгүй. Монголд яг хичнээн тархины саатай хүүхэд байгаа талаар албан тоо байхгүй ч мянган төрөл тутамд 4 тохиолддог гэхээр баггүй тоо гарна. Гэхдээ тэдний ердөө 120-оос 160 орчим нь л улстай ганцхан байдаг 10 дугаар цэцэрлэгт харьяалагддаг байна. Тэд энэ цэцэрлэгт ирснээр хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэж багчлуу ирүүлждэг. Бас хүү тууштай байвал бүрэн идэхгүй ч гэлээ. Эрүүл хүн шиг нийгэмд оролцож амьдрах боломжтой болдог байна. Гэвч үүний цаана энэ цэцэрлэгт хамрагдаж чадахгүй. Гэртээ эцэг эхээрээ хэдэн 10 жил асруулан амьдарч байгаа хэдэн зуугаар тоологдох хүүхдүүд байгаа. Эцэг эх нь мөнгөтөд аль эсвэл хийх ажилгүйдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэртээ суугаагүй нь хиндэж ойлгомжтой. Аргагүй эрхэнд өөр хандах хүн очих газар байхгүй учраас өвчтэй ч гэсэн төрүүлсэн хүүхдээ асарч ажил амьдралаа хойш тавин суух хатуухан хувь тавилантайгаа эвлэрдэг үзээ. Адгийн наазаах нь бол өрх гэрийн нэг нь ажилтай, нэг нь ажилгүй болдог. Хүүхдэд өөрт нь хэцүү байгаа энэ булчин шүрмсэн чангараад тэгээд ийм хүүхдээ болохоор чи ээж нь юм уу аав найл нэг нь ихэнх ээжүүд бол ажил хийх ямар ч боломжгүй юуг нь ээж аваад л үрээл явж байгаа хгүй одоо хин рүү ч нэл заахгүй те одоо тэр юм чи тэгчлээ шүү гээл тэгэл яваад байхгүй тэгэл одоо энэ хүүхдийг сайхан болгохын төлөө болохоосоо болохгүй хүртэл хаана сайн засал хөдөлгөөн засал байна хаана сайн юм болгоно руу л ээж аав явдаг байхгүй. За ийм болчлоо доо ингээд ямар ч ээж хайчихгүй. Тэгэхээр улс орон ядаж ийм нэг ганц төвийг ингээд нэг байгуулад өгөөсэй гэсэн хүсэл бол байна. Одоо бид нар чинь байргүй айгу хэцүү байгаа. Манайх бүхэлд нь улс орон байж ямар ч юм цэцэрлэг байхгүй. Одоо бол зөвхөн нэг 50 дугаар цэцэрлэгийн нэг хажууг орстон л ингээл нэг 2хан ангид л хичээллээ. Тэгээ бус зөндөө хүүхдүүд байгаа. Тэг ажил төрөл хийхэд бол үнэхээр хэцүү. Тэгээд ер нь бол гэртээ бол нэг хүм заавал байна. Чин хоёулаа ажил хийж чадахгүй. Тэгэл ерөөсө хүүхдүүдээ наашаа цаашаа зөөгөл хүүхдээ аваад явж байхад чинь
автобусанд ороход яах вэ нэг том хүүхэд тэврээ явж байхад хүмүүс хүүхдээ тавьчаач зогсоочооч гэдэг асуудал бүр айгүйх байдгээс байхгүй. Зарим нь бол хараад ойлгож байгаа. Зөв яг нь өөрийнх нь хүүхдийн хөдөлгөөнийг хараад одоо бол тийм эцэгчүүд зөндөө байгаа. Автобусанд ороод хүүхд нь орилцдаг. Тэгэл хөлсөн цуваал бүр амар хөстөө автобусаас буугаалгахтаа авдаг. Одоо манай хүүхдийн ангид нь 2 3 хүүхд тэгж явдаг. Бүр хаашаа сэлхлүү бэлхлүү явж байна. Энэ дэлбэрийн хүүхдүүд нь бол тэгэл 6 нас хүрлээл одоо тэгэл хаашаач очих газар байхгүй. Тэгэл ерөөсөл гэртэл байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор манай урдлын одоо энэ баригдах гэдэг барилга тий энэ байгууламжийн дээр болохоор одоо 18 хүртэл насны хүүхдийг авах тийм боломжтой тийм байгууламж баригдах гэдэг байхгүй хамгийн гол нь. Эдгээр чи ерөөсөө 6 хүрлээд бол хөөрг юм тэгээд очих газар байхгүй тааж газар байхгүй тэгэл гэртэл эцэг их ясрамжинд тэгэл байна гэсэн үг. Тийм учраас ерөөсөө урдлынхаа цэцэрлэгийг бушуухай ашиглалтанд ороод тэр цогцлбор болох юм билэ. Одоо 2-оос 18 нас хүртэлх тийм цогцлбор тэрийг хурдан ашиглалтанд оруулаад энэ хүүхдүүдээ бас авч улсын ядаа асрамжинд бас тий хүрэх тийм зорилготой байгаа та. Ядаж энэ цэцэрлэгийн барилга баригдчих бол тархины саажилттай хүүхдүүдэд эмчлүүлж өөрсдөө амьдралаа өөд татах гэсэн олон гэр бүл, олон эцэг эхчүүд байна. Гэвч тэдэнд бүхнийг мэдгч, бүхнийг чадагч төр засгийнхаа нүрийг царайчилж суухаас өөр арга алга. Барилгын асуудлыг хэрхэн яаж шийдэх гээд байгаа нь одоо хүртэл бүрхэг хിവэр. Уг нь концессийн гэрээгээр барихаар тогтсон гэсэн ч энэ төсөл дээр барилгын компаниуд оролцох сонирхолыг мэргэжлийнхэн онцолж байсан юм. Яг эдийн засгийн хөгжлийн яам дээр бол сонгон шалгуултыг явуулж байсан. За ажлын хэсгийн зүгээс бол зээлийн гэрээний төслийг бүрэн боловсруулж дууссан. Засгийн газар дөрвөн барих шатандаа явж байсан. Тэгэхээр бол одоо засгийн газар өөрсөн бүтцийн хөгжлийн болноос бол ажил бол тодорхой хэмжээгээр бол үлээгдэж байна. Яагаад барилгын компаниуд энэ барилгыг барих сонирхол байхгүй байна вэ? Энэ барилга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнх болохоор аль эсвэл төр мөнгөгүй учраас тэдэнд улсаас мөнгөө гаргаж авч чадахгүй гэсэн айдас байгаа учраас уу? Аль нь болохыг мэдэхгүй ч ямар тааж тэднийг ялгуурлах, дутуу үзэх хэрэг хувьд нь ч хувьсгалд нь ч баймааргүй санагдана. Мэдээж энд төрийн анхаарал хүч шаардлагатай нь хиндэж ойлгомжтой. Төр иргэдтэй анхаарах нь ч зүйсний үүрэгтэй учраас тэр таг алдлахгүйгээр энийг бас зориултын байр савтай болгох нь бас яг хүүхдийнхаа сэргээгдэх, эрүүл чирэг болох энэ боломжууд бол маш эрэг нөлөө үзүүлэх ёстой байгаа. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэхээр одоо ерөнхийдөө нэг дээшээ хараад төвтжээдэг хүүхэд гэж юусоо ойлгож болохгүй гэдгийг л нэгэн татайлбараа нэг мэдээлэл бас ирэхгүй тохиолдол бас байна. Одоо жишээлбэл Батүл дарга руу бид нар маш олон удаа бичиг явуулж байгаа. Иргэдийн төлөөлөгчтэй хурал руу ч юм уу яг манай асуудал хаана ямар шатанда яах гээд байна гэхэд тодорхой бас хариу ирээгүй. Тэгээд л одоо концессор баригдана л гээл концесс нь тэгэнгүүт энэ концесс чи худлаа штэ гэх жишээ. Одоо жишээлбэл нийслэл нь энэ ажлаа үгүйсгэх юм уу яам нэгүс нэг юм ингээд харилцсан нэг тийм өөр л уялдаа холбоо жоохон дутмаг юм шиг санагдаж байгаа юм бол гарга Хүү яамдын уялдаа холбоо аль эсвэл төр засгийн хит их эрх мэдэл гадаа сэлгээ сандал суудлын хуваарлтын цаана Монголын бас нэгэн иргэд тэдний ар гэр бүлүүд агуу амьдралаараа эд хөрөнгөөрөө эдийн засгаараа хохирсоор байх гэж юу. Тэд нийгмээс тусгаарлагдаж гадуурхагдах ёсгүй. Тэд ч бас энгийн иргэд шиг эрхээ эдлэх ёстой л баймаар.